Сайн бацхан нөхдүүдээ өнөөдрийн зочинтой мэдлээрээ өнөөдөр багш та нартай үндэсний бичих хичээлээр баава гэдэгт ордог Б үсэг заахаар боллоо. Өнөөдрийн хичээлийн зорилго маань Б үсгийн таних игшгээр амьлуулан уг холбоо өгүүлбэр уншна. Хэрвээ та нар хичээл сургуультай явж байсан бол энэ баава тулаа хоёр шиг хичээл сургууль руугаа хамтдаа найз нөхдөдөө явж байх байсан да. Гэвч улс оронд минь аюулт өвчин гарсан учраас гэртээ цахим болон теле хичээлээ зурагтаар утсаараа үзээ суугаа гэдэгт багш нь итгэж байна. Хичээл эхэллээ шүүхтүүдээ анхааралтай суугаад цахим хичээлээ үзээрэй. Б үсэг маань үгийн эхэнд дунд адагт гэсэн 3 хэлбэрээр бичигдэнэ. Б үсгийн сайн ажиглаарай хүүхдүүдээ. Б үсэг маань ямар зурлагын нийлцээр бүтсэн байна? Б үсэг маань гидс, ном гэсэн 2 зурлагаас бүтдэг юм байна. Үгийн адагт орсон Б үсгийг ажиглаарай. Гидс, ном, за тэгээ шууд орхиц бичсэн байна. За дэвтэртээ зөв сайхан тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За одоо Б үсгээ хэрхэн зөв дарааллаар яаж бичдэг вэ гэдгийг сайн хараад аваарай. Гидс, ном, тэгээд нуруу явж гин хүүхдүүдээ. За гидс, ном, тэгээд шууд нуруугаа бичнэ. Б үсгээ гişгээр амьлуулъя. Бүгдээрээ энэ үснэгт рүү сайн хараарай. За Б үсгийн дээр А гişгээ амьлуулахаар юу өөрчлөгдсөн бэ хүүхдүүдээ? Б үсгийн дээр шүд мэдсэн байна. За А гişг маань гэвлэгчийн дараа шүд ордог тийм. Шууд шүд нэмээд ба Б гişг амьлж байна. За Б гişг шилэм нэм бол бие болох нь байна. За үгийн адагт орсон Б-г хараарай хүүхдүүдээ. Ямар хэлбэрээр бичигдсэн байна? За төгсгөлийн маш сайн хараарай. За энэ төгсгөлийг бид нар үтсэн байгаа тийм. Г хи үсгэн дээрээ үтсэн байгаа. Г хи үсгтэй адилхан төгсдөг юм байна. Б үсгийн үгийн эхэнд орсныг ажиглаарай. Гидс, ном, номон дотроо гидсээ бичсэн байх шүү дээ хүүхдүүдээ. За бөө юугаар ялгаатай байна вэ хүүхдүүдээ? Үгийн эхэнд орсон бөө шилбээрээ ялгаатай байна. Үгийн дунд орсон, адагт орсон боо маань, бөө маань үгийн эхэнд орсон боотойгоо адилхан бичигдэж байна. За одоо боо үсгийг хэрхэн яаж бичих дараадлыг сайн хараад аваарай хүүхдүүдээ. Гидс, ном, тэгээ нар зүү гидсээ эргүүлээд нуруу явах нь байна. За гидс, ном, тэгээд гидсэн номон дотроо гидсээ багтааж бичсэн байна шүү дээ. Өгөөшөө баава гэж яаж бичдэг юм болоо хүүхдүүдээ? Бүгдээрээ баава гэж яаж бичдэг болохыг бааваа найздаа хэлээд өгье. Баава гэж бага гэж бичдэг юм байна шүү. Баава юунд дуртай вэ хүүхдүүдээ? Дээж баалан дуртай. За дараагийн үг маань
Апу гэж байна. Апу гэдэг нь аав гэсэн үг байх нэ. Бамбар. Бамбар. Бурам гэдэг нь урам гэсэн үг. Баэр. Бар. Эбүл. Эбүл гэдэг нь өвөл гэсэн өрмөц үг шүү хүүхдүүдээ. Өрмөц бичлэгтэй үг шүү. Нүлээд аваарай. Бару гэдэг нь бар. Бар өнг гэсэн үг. Дээрх үгнүүдээрээ холбоо бүтээж уншицгаая. Бару бага гэдэг нь бор баавгай. Апуийн мори гэдэг нь аавын морь гэсэн үг. Бар ун бамбар гэдэг нь барын бамбар. Бал бурам гэдэг нь бал бурам. Эбүл ун улаарил гэдэг нь өвлийн улирал. За бид нар үг холбоог унсан учраас одоо өгүүлбэрээ уншицгаая. Апу бору мори бари ба гэдэг нь аав бор морь барив гэсэн үг. Эбүл ун улаарил бол ба гэдэг нь өвлийн улирал болов. Бору бага хар ба гэдэг нь бор баавгай харав гэсэн. Бал бурам ол ба гэдэг нь бал бурам олов гэсэн өгүүлбэр байх нэ. Дараагийн өгүүлбэр нь бар ун бамбар ирэбэ гэдэг нь барын бамбар ирэв гэсэн. За бүгдээрээ маш сайн ажиглаарай хүүхдүүдээ. Үгийн хадагт ордог ба бэ хэлбэр маань кирилл хүчигт хэрхэн яаж уншигдаж байна вэ? Дуудагдаж байгааг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За тэгвэл үгийн хадагт орсон ба бэ хэлбэрийг кирилл хүчигт В гэж дуудаж уншдаг юм байна шүү. За өнөөдрийн хичээлийнхаа гэрийн даалгаврыг тэмдэглээд аваарай. Сурах бичгийн 27 дугаар тал дасгал 2-4, сурах бичгийн 31 дугаар тал Монгол банхар эхийг уншиж хүргүүлээрэй. За өнөөдрийн хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ. Үндэсний бичиг, үсэг, тусгаар тогтнолын баталгаа юм шүү.